В гостях в Бурятии известный монгольский режиссер господин Мунксух приехал для отбора бурятских актеров, чтобы владел русской речью, для дубляжа главной роли в фильме «Тух Мартхкуйти». Ага, называется в переводе «Не забывать историю», посвященную лидеру Монголии, господину товарищу, будет правильно сказать, Цитынбалу. За, олон жоны шаңнавакту, шо хөди жоны шаңнавтуртэй. Юу гэнэ? Хөди жоны шаңнавтай өнөдөр нүцсэн. Өнөөдөр бид нар 12 хүнийг кастинг хийчихлээ. За. Дууны кастинг. Өглөөдөр бас шагнаха. Маргааш бол сонгосон жүжигчдийнхаа дуу оруулалтын ажилд орно. Тэрд нэ Цитынбалыг оршуулах юм уу? Цитынбалын орсоор ярьж байгаа хэсэгт ам байна. Ам барь бидийг одоо дублаж штэ. Дуу оруулна. Тэр таны кинот нэ хизээ премьер хаана болох юм ба? Манай кино 2 ангит кино. Двухсерийный фильм. Тий. Түүхэн кино. Тэгээд 3 сарын 1-нд 1-р анги нээлттэй хийн. 2-р ангийн нээлтийн тов одоохондоо зарлагдаагүй байна. Киногоо бид нэр Оросд бас гаргах, прокатанд гаргах, Оросд бас нээх Оросын кино фестивалуудад оролцуулах бас бодол байгаа. Тэр талаар ажлын явц одоо явагдаж байна. Тэр кинод Цитынбалы самгыи тэр Анастасия Филатова блэ? Тий. Хэн наадваг гэшв? Ямар орд актер наадваг гэшв? Цитынбал Филатовгийн дүрд 2 насны жүжигчид тоглосон. Залуу насны дүрд нь манай хин Екатерина Кобак жүжигчин тоглосон. Санкт-Петербургээс ирж тоглосон. Залуу ахмад насныхын дүрд нь Галина Бакушевская гэдэг жүжигчин тоглосон. Бас Санкт-Петербург Москваны Губернский театрын жүжигчин Оросын гавь жүжигч юм байна. Мөнгөн фильмдээ ханаас олсон юм? Гүрэн өгөө. Энэ юг Монголын нөгөө засгийн газраас тал хувийн санхүүжилтийг гаргасан. Тал хувийн санхүүжилтийг манай хүн фильмийнхэн өөрсдөө бүртгүүлж байгаа. Та олон фильм болгон хүн байна гэдэг. За, миний бол 6 дахь кино. Манай хүн фильмийн бол 3 дахь төв орсон кино. Өмнө бид нар 1921 оны Ардын хувьсгалын тухай. Сүхбаатар революц тухай. Революцийн тухай кино хийжсэн. Дараа нь 1990 оны Монголын ардчилсан хувьсгалын тухай кино хийсэн. Одоо энэ кино бол бидний 3 дахь түүхэн кино, хамтарч ажиллаж байгаа түүхэн кино. Энэ бол Цитынбалын тухай. Монголын соёлжуулсны тухай. Та Бурят орноор Улаан-удуур олон явсан юм уу? Олон явсан. Би 2015 онд бас ирж энд кино зураг авч ирсэн. Оросын драмын театртай хамтарч, Оросын драмын театрын жүжигчтэй хамтарч энд кино зураг авсан. Энэ зам бол Тух Мартхкуй киноныхаа хүрээнд Ирхүү хотод очиж нэг бараг 2 сарын хугацаанд зураг авах хийсэн. Мөн Москва хотод бас зураг авах хийсэн. Та ямар сургуульд үрсэн болов? Би Монголын кино урлагийн дэс сургууль. Монголдо төгссөн. Тийм сургууль байх юм уу? Бага Монгол тийм кино. Манай багш бол Оросын киночтой хамт Мосвилмтэй хамтарч кино хийдэг байсан. Тухайн цаг үед социализмын үед Мосвилмтэй хамтарч кино хийдэг байсан. Сумхүүгч нар хийдэг. Говь хямганд болцсон дайсан зэргүүдээс сонсцгоо Мосвилмтэй хамтарч кино хийдэг. Монголчууд нөө кинод яддаг юм уу? Гэрээрээ хуугаад монголчуудаа залуусуул кино ямна уу? Монголын кино урлаг сүүлийн 10 жилээр хугацаанд маш эрчимтэй хөгжиж байгаа. Техник, технологийн хувьд бас мэрэгчлээ боловсруучдад маш өндөр түвшинд хөгжиж эхэлж байгаа. Одоо бид нар яг киноныхаа хөгжлийн эхний шатанд шинэ кино, социализмын кинонууд бол төлөвсөн төлөвлөгөөд нийгмийн үед хийгдэж явдаг гэсэн бол одоо арчилсан зах зээлийг бид нар Монголын нэг шинэ кино хөгжөөд сүүлийн 10 жил маш эрчимтэй сайн хөгжиж байгаа. Эхний хэсэг манай Монголын киночид дэлхийн гадаадын фестивалуудаас шагнал урамшуул аваад ирсэн байна. За, энэ Бурят фейсбүүгээ хөдөлтөө мөнд хүргэгтэй. За, би өмнө Орос улбаны улсад олон ирж энд кино зураг авалтууд хийж Оросын уран бүтээлчтэй олон удаа хамтарч ажиллаж исэн боловч
Бүрээд уран бүтээлчтэйгээ энэ удаа хамтран ажиллаж байгаадаа их таатай байна. Ийм завшаан тохиолдсонд миний хувьд их баяртай байна. Тэгээд өнөөдрийн бидний энд ирж хийсэн ийм дуу оруулалтын сонгон шалгуулалт маань маш амжилттай боллоо. Тэгээд бүрээд зам олонтоо халуун баярыг хүргэе. Удахгүй бас цагаан сар болох гэж байгаа. Тэгээд цагаан сараараа хотлолноороо сайхан баярлаарай гэж ерөөё. За, сайн сайхан явагтээ. Зэ. Баярлаа.